Дайн дэлхийн ногоон хөгжлийн байгууллага үзүүлж байна. Байгаль ээжээ хамгаалахад хүүхдүүд бид юу хийж чадах вэ? Хүүхдүүдээ та нар нүдээ анаад ногоон өнгийг төсөөлдөө. Юу харагдаж байна? Мэдээж бидний төсөөлөлд ногоо мод, цэцэг жимс, хөдөөхээр таал нутаг харагдаж байгаа биз? Энэ үзэгсэлд байгалийн цэвэр агаар, цэнгэг ус нь биднийг эрүүл болгож, өсөж том болоход минь тусалдаг байхгүй юу? Энэ сайхан байгалаа хайрлан хамгаалж, үзэгсэлнтэй чигээр нь авч үлдэхэд томчуудаас гадна хүүхдүүд бидний оролцоож гисэн маш чухал гэдгийг та нар мэдэх үү? Энэ бол их амархан. Найзынхаа заах гэж байгаа дараах зөвлөгөөнүүдийг гэрийнхэнтэйгээ хамт хэрэгжүүлээрэй. Нэгдүгээрт шүдээ угаах, гараа савндах, үсээ шампундах хоорондоо усаа хааж сураарай. Шүдээ угаахдаа аль болох бага ус хэрэглээрэй. Савнд ус хийгээд шүдээ угаавал угаалтурын усыг байнга гоожуулж угааснаас маш бага ус зарцуулдгийг мэдэх үү? Энэ үнэхээр үнэн шүү. Нэг хүн өдөрт 1 литр ус хэмнэж чадвал сардаа 75 тонн, жилдээ 900 тонн усыг хэмнэж чадна. Хоёрдугаарт баананд ус дүүргэж усанд орсноос шүршүүрт ороход би илүү амардаг төдийгүй ус хэмнэдэг. Өдөр бүр 100 литр халуун ус хэмнэх нь жилд 500 кг хүлэмжийн хийн ялгарлыг бууруулна. Тэгэхээр бид их дэлхийн цэнгэг усаа гамнаж бас хайрлаж байна гэсэн үг. Гуравдугаарт аяг тавг угаагч угаалгын машин зэрэг дүүрсэн үед нь асааж ашиглаж байгаарэ. Дундуур аяг тавг эсвэл цөөхөн хувцас угаах нь ус өргөө зарцуулж байгаа нэг хэлбэр юм. Дөрөвдүгээрт бас тармил ургамлаа шүн усалж байгаарэ. Тавдугаарт халуун ус эртэл нь гоожуулсан усаа зүгээр асгалгүй өөр хэрэгтэй зүйлд ашиглаарай. Та нар чөлөө цагаараа юу хийдэг вэ? Гэрийнхээ даалгаврыг хийчихэд ээж авдаа тусалсны дараа бидэнд зөндөө их чөлөө цаг гардаг штеп. Харин энэ үед интернет тоглоом эсвэл гар утасны тоглоом тоглоод суудаг юм биш үсттэй. Тэгдэг бол энэ муу зуршлаасаа заавал салаарай. Компьютерийн болон гар утасны тоглоом нь та нарын эрүүл мэндэд хортоогоос гадна цахилгаан эрчим хүчний зарцуулалтыг ч нэмэгдүүлдэг. Харин эннийхээ оронд зураг зурах, найзуудтайгаа уулзах, дуу дуулах, дуртай аян дээрээ бүжиглэх гэх мэтчлэн чөлөөт цагаа хөгжилдөө өнгөрүүлэх зөндөө арга байгаад битгий мартаарай. Мөн гэр бүлдээ онц хэрэггүй илүү зүйл худалдаж авахгүй байхыг аав ээжтэй хэлээрэй. Ингийн амьдрал хамгийн таатай. Байгаль орчноо хамгаалах ногоон амьдралын хэв маягийн анхны зарчим бол илүү хэрэглээг танах, бууруулах явдал юм шүү, найзуудаа. Эдгээр энгийн зүйлсийг амьдралдаа хэрэгжүүлж бас эмээ өвөө, аав ээж, ах эгч, найз нартаа заавал хэлж өгч байгаарэ. Ингэснээрээ чи бяцхан байгаль хамгаалагч боллоо гэсэн үг.